Анукас Кузина автомобиль Лондоноос мэдчилж байна. За өнөөдөр та бүхэндээ Мексикийн алдарт guacamole хийхийг зорилоо. Тэгэхээр энэхүү та бүхэн guacamole-г мэдж байгаа. Ерөнхийдөө бол авокадоны хачир шүү дээ. Тэгэхээр энэ авокадоны хачирыг болохоор нөгөө мексикчууд нөгөө уламжлалт эрдэнэ шишээр хийсэн tortillas chipsтэйгээ маш хийдэг. Өөр бас уламжлалт хоолтойгоо зүг хачир маягаар иддэг байгаа. За тэгээд энэхүү амархан хачирыг бүгдээрээ яагаад гэртээ ээж болохгүй гэж тэгээд Мексик амдаг гэртээ эзгээ. Мөн сүүлийн үед та бүхэн мэдж байгаа ер нь бол дэлхийд даяар энэ авокадо бүр маш их тренд болж байгаа залуучуудтэй ингээд бас нэг өвөрмөц шин гоё амттай хоол гээд за тэгээд энэхүү жорыг таа ч гэсэн бас өөрийнхөө нэгэн бас нэг тийм гоё чамин кино үзэж явах үед ч гэсэн бас чипс тэгээ гоё чипс дангаар нэгтгэхээр бас хажуугаар гоё хачир олгоод ч юм уу эсвэл гоё өөр гоё талхтай ч юм уу гоё харцууд байгаа. Тэгээд бас бүгдээрээ тэгж хийж эзэцгээгээрээ. За тэгээд энэхүү жорд маань болохоор хагас сонгон ород. За тэгээд coriander, swirl parsley гэдэг нөгөө яншуу байгаа шүү дээ. Яншуу болохоор нэг хатаг авчаарай. За тэгээд перц орно. За тэгээд давсыг та бүхэн өөрсдөө тааруулаарай. Ерөнхийдөө бол нэг бүтэн цайны албар ч юм уу хагас цайны албар гэдэг нөгөө өөрсдөө давсаа хангасж байгаа тааруулаарай. За тэгээд хоёр ширхэг жижигхэн сармис юм уу эсвэл нэг ширхэг том сармис аавна. За тэгээд хагас помидор орно. За тэгээд jalapeno peppers буюу одоо ерөнхийдөө нэг үл хэлэг халуун чинжүү тийм байгаа. За хоёр ширхэг халуун чинжүү орно. За тэгээд limes буюу энэ болохоор нэгээс хоёр ширхэг орох хэрэгтэй. За тэгээд бүгдээрээ 4 ширхэг авокадо байгаа. За ингээ бүгдээрээ хийж эхэлцгээе. За юуны төрөнд бүгдээрээ бүх энэ сонгон, сармис, parsley тэгээд бүгдийн жижигхэн болгоод зүсгийн шүү дээ. Маш жижиг. За тэгээд одоо хоёр ширхэг сармис. Тэгээд jalapeno. Jalapeno-гийн нөгөө доторх энэ үрийг болохоор зарим хүмүүс ерөнхийдөө хэрэглэх нөгөө гоё халуунаа тэгээд би болохоор нэг тийм туслаач болохоор зүгээр шууд аваад цэглэж хэрэглэж байна. Тэгээд ер нь бол таны сонгох шүү. За эднэрийг ингээд одоо сайхан холио юм бол. За одоо бүгдээрээ жижиг хэлсэн сонгон яншуу тэгээ jalapeno чинжүүгээ бүгдийг ирчихлээ. Гэтэ ерөнхийдөө бол хурцхан амархан болохын тулд та бүхэн бас өөрсдийнхөө миксерийг хэрэглээрэй заа. За ингээд помидор ич. За бүгдээрээ одоо авокадогоо зүсье. Өстө гоё болсон. За үлдсэн нэг авокадог болохоор бүгдээрээ юу яах вэ? Бусд нэг таван дээр ийшээгээ цуг хийхгүй.
За бүгдээр үлдсэн нэг авокадогоо яг нийслэл салаанд орж байгаа юм шиг тиймэрхүү маягаар гэрчээрээ за. Үргэлж юм дөө. За бүгдээр авокадогоо нухаас өмнө лаймын жуус хийгээд байна. За өнөөдрийн үед бол нэг байхад нэг лаймын жуус авах юм шиг. За тэгээд давсаа жоохон нэмээ. За тэгээд перец хийгээ. За одоо нэг гоё сайхан хойд өгч. За ингээд жоохон нух шоолонгууд нь бүгдээрээ одоо нөгөө том гэрчсэн байгаа авокадогоо нэмж. За авокадо маань болохоор бүр яг бүх тийм нухшаах өсгөө. Тэгээ нөгөө л ялэг энэ тэнд нэг чанки одоо нэг хад нэг энэ тэнд нэг бүхлээрээ байх хэрэгтэй. За гуакамоле маань бэлэн болчихлоо. Бүгдээрээ тавгалсны дараа уулзцгаая. За бүгдээрээ одоо бэлэн болсон гуакамолег амсаж үзцгээе. Стогоос юм. Нөгөө лаймны жуус нь үл ялэг хэсэглэн болгоод үнэхээр гоё амттай. Гэхдээ лаймны жуусыг та бүхэн өөрсдөө өөрийнхөө хит хэсгэлэн амтны туртай би бол аягүй хэсгэлэн амтны туртай. Тэгэхээр хаяад илүү лайм жуусыг хийдэг. Хаяад жоохон баг илүү авокадоны хамт гаргаж өгвөл арай лайм жуусаа баг хийгээд зүгээр нөгөө сонгон тэ сармас тэгээд нөгөө яншуугаа үл ялэг өнөөдөр хийснээс арай талыг хийгээд тэгэх юм бол илүү ингээд нөгөө авокадод нэг чинь асамтнаас илүү гоё гарч өгдөг байгаа шүү. Тэгээ зарим хүмүүс бас үл ялэг халуунагоо яагаад ингээд илүү гоё халуунагоо амтдаа тэгээ нөгөө хүмүүс өөрсдөө хамтанд харуулаад хийх юм байлаа. Тэгээд энийг болохоор гуакамолег болохоор энэ яг энэ нөгөө тортилlas chips тэгээ яг ингээд хүмүүс бол байнга үздэг. Давхар тэгээ бусад хоолтойгоо скол нөгөө сүүлийн үед хүмүүс нөгөө тоастн дээр аягүй хийдэг болсон шүү дээ тий. Тэгээд дараа нь өөр жорн дээр та бүхэнд харуулах болно. За тэгээд энэхүү гуакамолег та Мексикийн амтыг тий өөрийнхөө гэр заавал туршиж үзээрэй. Тэгээд баш аягүй тийм сонирхолтой очир авах болно. Тийм учраас заавал хийж үзэр өглөөний цайнд дээр ч гэсэн ингээд та өглөө тоасттай ингээд тэр үнэхээр үеиг гэдэг юм лээ бас. Тийм учраас та бүхэн энэхүү амархан зүйлийг гэртээ маш амархан тэгээ маш гоё амттай хийж үзээрэй. Тэгээд Мексикийн таныг тавьчихсан гэж итгэлтэй. За тэгээд энэхүү видео таалагдсан бол лайк дараарай. Тэгээд дараагийн дугаараар хамтдаа уулзцгаая. Тэгээд subscribe дараарай. Тэгээд натаантайсан баярлалаа.